Чи аниг нууцсан газар явдгаас. Миний өмнөөс юм хийхэд би үнэхээр гоогүй. Би өөрөө хийж чадах ягаа хийгээд байгаа юм. You are the best which I made. Me? Yes. Why? She's the best. Look at her. Look. Би өөрийгөө босдсон өөрийгөө чаддаггүй болохоо. Гэтэ би өөрөө ч нэг юм сайн болсон шүү дээ. Сэмбэцано Lever podcast-ийн маань 2 дугаар дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За бид нэр өмнөхтэйгээ адилхан EVN 23 кафе дээрээс дугаараа хүргэж байна. Энэ болохоор гар урлал кофе шоп болсон ийм гоё cozy газар байгаа. За манай өнөөдрийн зочноор манай Pre-IELTS ангийн сурагч бүх чулуу ирсэн байна. Can you introduce yourself? Hello, my name is Bukchalo. I'm a 12th grade student of 17th school of Ulaanbaatar. Yeah. What's your hobby? I have lots. I like to play football. It's my main hobby, like main. So I like to study about history and geography. I love that stuff, and tennis. Yeah. Tennis. I like to watch tennis and Formula One. It matches my aesthetic, I think. Aesthetic. Yes. Okay. За окей. За ийм хүүхэд ирсэн байна. За өнөөдөр болохоор бид хоёр зүгээр юм ярихгүй ийм гоё шинэ жилийн тоглоом хийнгээ гар урлалаар шинэ жилийн тоглоом хийнгээ ярих байгаа. За окей. За чиний бэлдсэн юм энэ тэ. За ингээд хийнгээ ярилцах байгаа. За сая бага нас гэж ярьсан билүү? Үгүй. Саний багасаа гэж нэг юм ирлээ. Hobbies. За. Тэгвэл одоо асуучих. Бага насны ер нь ямархан өнгөрсөн бэ? Миний бага насны айгуу roller coaster суудсан юм шиг. Манай гэр тэр үед нэг тийм сайхан амжилт байгаагүй. Гэр айлтсан тэгээд энэ бол нэг тэр нь миний имчилгээнд тэр айгүй их мөнгөний явдаг байсан. Тэгээд айгүй нэг roller coaster суудсан шиг байсан. Чамд одоо бодохоор хамгийн гоё дурсамж гэж хэлэх дурсамж ямар дурсамж аах вэ? Одоо бодохоор 2017 оны наадам. Автогол би студио олж үзсэн. Тэр жил одоо Монголсын хавраг буцуул рүүлээд Монголсын санжаадаа үзүүлжсэн санагдаж байна. Вау. Тэр нь бүх сонирхож үздэг үү? Тийм манай бүх. Вау, тийм үү. Тийм. Nice. Би айгуу сонирхолтой үздэг. Nice. Одоо ер нь сүүлийн үед Physical Asia-гийн орхон баяр нэлээд одолж чинь тий. Гэтэ ой та. Гэтэ яси. Яг ч үгүй. Би тэр хийдэг амаргүй. Окей. За. Окей. Асууж болох уу нөө оншныхын талаар ямар онштой? Оншовын мэдгүй. Мэдгүй юм. Мэдгүй. Би оншоо санахаас асууж байна. Окей. Натаа гүндэ тэр хамаагүй л. Окей. За, одоо хоёулаа шинэ жил болохоо шинэ жилийн тоглоом хийж байгаа юм чинь шинэ жилийн тухай асууя гэж бодож байна. Ер нь танай гэр бүл шинэ жилийг яаж тэмдэглэдэг вэ? Гоё шинэ жилийн дурсамж байна. Манай гэрийнхэн
Энэ бас айлгуудтай адилхан л юм гэж байна. Гэтэ энэ дүү төснөөс хойш гоё нэг одоо айгу гоё хөгжөөж өгч байгаа. Тийм. Шинжилгээ айгу гоё болгож өгч байгаа. Тийм. Дүү надад хийдтэй. Дүү одоо 2-аас яг хөөрхөн дээр хэлээ. Ерөн сүүлийн үед ингээ эцэг эхчүүд сошиалч дээр энэ тэнд ингээ өсвөр насны хүүхдтэйгээ ойлголцоход жоохон хэцүү байна. Ингээ ааш зам нь олдохгүй байна ч юм уу. Тэгвэл ер нь яг юу бодоод юу хийгээд яваад байгаа энэ битггүй ингээ сайн ярилцаж ойлголцож чадахгүй байна гэд тэгээд байдаг л да. Тэрний ч өөрөө өсвөр насны хүүхдийн хувьд тэр талаар ер нь юу гэж боддог вэ? Гэрийнхэнтэйгээ ойлголцоход ер нь яадаг вэ? Юу гайгүй шүү. Яг чи манай ээж нөгөө багш. Тийм. Манай ээж багш болохоор нөгөө нэг өсвөр наснд ажилладаг хүн болохоор. Тийм ээ. Манай ээж айгүй сайн ойлгодог. Айгүй залуу хүн би нөгөө нэг одоо юу гэх ганц хүн болохоор айгүй найзалдаг юм. Манай энэ айгүй найзалдаг. Тийм болохоор надад тийм асуудал байдаггүй. Айгүй гоё байдаг. Нөгөө нэг яг нэг шилжиж байх үед нь шүү дээ 11, 12, 13 ч юм уу тий. Тэр үед ингээд би өөрөө ч гэсэн яг тэгдэг ус ахгүй ингээд зүгээр байжсэн чинь л амар уур хүрээл байжснаа л хаалах савмаар санагддаг ч юм тий. Чамд тиймэрхүү юм байсан уу? Манай зөв тийм визтэй нөгөө нэг яг тэр үед яг одоогийнх шиг байсан. Яг одоо хийдэг зүйлээ хийдэг байсан. Хөлөнгөөл үздэг байсан, хөлөнгөөл ярьдаг байсан. Яг одоогийнх шиг байсан болохоор би тэр үед ч энэ кул гаймсан. Кул хийдээсэн. Тий. Тийм болохоор надад ер нь тийм embarrassing тиймэрхүү болсон юм байхгүй. Одоо нэг аним үздэг байсан одоо манай анги хань хэлдэг байхгүй ингээд анины ховцсомсоо гадаад явдаг байсан гэж тэрнээс аим ичдэг надад тийм ич санаа зовх зүйл байгаагүй. Чи анины ховцсомсоо гадаад явдаг байсан? Үгүй. Танай ангийнхан тэрнээс ичдэг байхгүй манай ангийнхаа. Тийм. Би надад тийм үйлдэл хийж байгааг болохоор угаасаа амар тийм кул кул алдж байгаагүй тийм. Зөв. Тэгэхээр кул алдах байх юм. Тийм юм тийм. Эсвэл би одоо ч жоохон гэдэг. Бас магадгүй. Тийм. Одоо ингээд зүгээр сайхан явж исэн чинь гинт шилжилтийнээс болж үл яхав. Гинт амар орон хүрээд эхлэх яхав. Өндөр болох байх. Өндөр болно гэж баярлалаа. Тийм баярлалаа шүү дээ. Ийс гэлтэй. Ямар гоё вэ? Зөв. Ер нь ингээд үеийнхнаасаа ажигладаг манай үеийнхэн уг нь ийм гэхдээ ингэчүүл уг нь бүр гоё доо ч юм уу. Тиймэрхүү зүйл байдгүй ч юм ер нь. Тэр нь хэр ажигч вэ? Би амар ажигч би тэгээд амар жаач хийдэг. Тийм. Анадад их мус аргагүй штэ. Тэгэл аргагүй одоо энэ gangster style бол аргагүй харагддаг. Яг үүнийг юм болохгүй зүйл хийгээд байгаа байхгүй юу? Тэрнээс ичихгүй байгаа юм тэнийг санагддаг. Тийм. Тэгээд тэд нар тэгээд хизээ нэгэн цагт ичих цаг нэгэл би тэр үед яах гэж юм да гэж бодхолох тийм. Тийм амьдралаа авч байгаа байхгүй юу? Чи тэр жихгүй тийм. Гэтэ би өөрөө ч нэг тийм сайн хөвгдсөн шүү дээ. Тийм. Яг хөө тэднээс л дээрээ. Тэр нөрийгөө яг ямар хуу зан чанартай. Би нөгөө IELTS-ийнхаа pre-IELTS-ийнхаа хичээлийн ихэнд асууж байсан баг тий. Describe yourself in 3 adjectives гэх. Эсвэл in 1 adjective ч лөө. Гэж асууж илээ. Би санахгүй. I don't remember. Okay. Now describe yourself. Maybe in 3 adjectives. Adjective. Wow. Funny. Funny. I'm so funny.
Creative. But in mind. Get minded. Creative minded. Nice. And it is so good. Crazy. Yes. In what way? In a good way. In a good way. A good way. Crazy. Okay, that's nice. За одоо дараагийн асуулт болвол pre-IELTS class дээр speaking club гэж ордог шүү дээ. Нэг удаагийн speaking club дээр яг хоёулахнаа байж таарсан тий. Өөр сурагч нар завгүй болоод ирээгүй. Тэр өдөр ярьсан юм дээр ер нь бага насандаа бага ангидаа байхдаа ер нь жоохон бүлийдүүлдэг, бүлийд жоохон өртөжсэн гэж ярьжсэн тий. Тэр талаараа ярьж болох уу? Болно. Тэлцэхтэй нэг одоо нэг хамаагүй л дээ. Нэг юм уусаа жоохон хөвгтүүд л байгаа шүү дээ. Юу ч мэдгүй. Одоо манай үеийн бол юм байхгүй шүү дээ. Манай үеийн цаг гоё ухаантай болсон. Бидтэй өөрөө сайн болохоор тэгэхгүй болов. Магадгүй скул залуу чинь. Тэгээд юу яаж вэ? Тэр үед ингээ шууд хэлчихээр амир хэцүү санагддаг байсан байхгүй. Одоо сонготон явж тэгдэг байсан. Зүгээр гадуур явж хат уу? Тэг ингээ суулгаж явж хат. Одоо юу гэдэг нь агатаяа согтуу байгаа ч юм уу. Тэгэхээр амир хэцүү санагдаад ингээд хүн хэлмүү санагддаг байсан гэхдээ ер нь тийм давж гараад асуудал байхгүй. Тэгээд тэдэн л тэнэг би эднээс илүү гээ бодцод бол амжилтсан. Тэгээд одоо ингээд жоох хөгдөд одоо бизнесгүй ингээд хөгдөд таах энэ сэн үзэн бодвол тийштэй тэгээд ингээд айгуу гоё нэг proud гэж авдаг. Ямар хөөрхий. Тийм. Гэтэ ер нь ажиглаад тахад ингээд жоох хүүхдүүд жоохон тийм мэн гэх юм уу эсвэл зүгээр нөгөө жоохон болохоро бодож байгаа юм аа ингээд шууд юу ч бодохгүйгээр хэлчихдээ юм шиг байна тий. Тийм сонирхолтой тийм. Сонирхож байгаа болохоор одоо юу ч мэдэхгүй байгаа мэдлийг хүсэж байгаа. Тийм болохоор асуухан зүйл байна. Тэгвэл энэ тал дээр одоо жишээлбэл эцэг эхийн зүгээс им байдгийн шүү энэ төр гэд хэлээд өгчдгүн бахтаа ч юм уу чи тийм хүн бодож ийсэн үү? Үгүй. Би зүгээр өөрийгөө бусдаас өөргөж хардаггүй болохоор тийм тэдний үүрэг зөв миний үүрэг. Би өөрийгөө сайжруулах хэрэгтэй. Тийм. Би өөрийгөө адилхан болгох хэрэгтэй гэж боддог болохоор би гэж бодож үзээгүй. Гэтэ ер нь адилхан болсон л доо. Тийм шүү дээ. Бараг илүү ч байгаа ах тий зарим талаар зарим хүмүүсээс. Мэдгүй чаддгүй айгүй их байдаг. Одоо би одоо зогсолж чаддгүй. Юм хийчих чаддгүй. Одоо энэ юм гар хооны ажилд ажих юм уу тий. Одоо миний бичиг гэвэл айгүй муухай юм байна. Тийм. Зүст юм зонт юм гэх юм биш. Тийм. Хүн ойлгогдчихлээ. Би бол чиний эсээг уншаад хангалттай ойлгодог. Ойлгож чаддаг хэдхэн байл юм уу? Тийм үү? Тийм. Манай хамгийн сайн найз миний бичгийг ямар сайн ойлгодог. Манай хамгийн сайн найз надад сайн хуваалдаг. Тийм. Антаа дисээ өгч гэлээ. Өөр тэгэхээр чи наач бас даваа тал юм шүү те. Манай найз тойл ойлгодог. Тийм. I love you. Shout out. Хин блэ найз. Тэргэл. Shout out to тэргэл. Yes. You have an advantage. Yeah, you have a nice advantage. Yes. Yes. Okay. Хүүгийн дуртай хичээл юу гэлээ? Ийм дуртай хичээл түүх.
Би сая хэлсэн түүх газар зөө судлах болтой гэж. Яагаад ер нь түүх газар зөө анх судалж эхэлсэн бэ? Анх айгу тийм сонин би зодханыг даад ингээ бүх хичээл нь ингээ айгу шинэ байгаа шүү дээ. Тэнгууд ингээ юу яадаг байсан хөөхгүй. Би бүх хичээл ойлгохгүй. Би би ялаг. Би түүхийг ойлгохгүй явж индаа гэж тэгсэн чинь түүхийн шалгалт авдаг байхгүй. Авчи шалгалт хийсэн юм шиг энэ манай ингийн одоо манай инг чинь сонгоны инг байсан. Ингээд бүх би бинийг танихгүй. Би өөрийнхөө мэддэг нэг итгэн сайн хөхтэй байгаа байхгүй. Тэнгуут ингээд юу яадаг вэ? Ингээд шалгалтын дунд ойлцуулаад. Дээрээс доош ингээд цуураална. Миний мэдгүй 20 бол угаасаа хамгийн сайн 40-тэй байсан. За. Тэгээд 40-оос буугаад 10 болсон чинь миний дүн байдгүй яана тийг авсан юм байна гэж бодчихсон чинь бүгчлээ ганцхан 86 авсан байна. Вау. Түнчин бүгшмайг сайн байна гэсэн байна гэсэн чинь айгуу гоё өөртөө ихтэй болчихж байгаа шүү хүүхэд. Тэгээд байсан чинь кантилэгдсэн байхгүй. Тэгээд кантилэгдсэний дараа би зургийн түүхийн номыг яг 10 уншсан баг. Тэгээд түүх одоо ихний грекрам интэг хятад уншаад би түүхийн номыг уншдаг болсон. Өөрөө бас нэмжийн тэндээс судалдаг байх тий. Тэгээ ер нь тэгэл түүхийн групп ороод түүхийн YouTube дээр түүхийн монгол олон бичлэг байгаа. Тэгээд сонсон. Гэтэ манай жоохон дургуул. Наад нэг билэний мөн хит сонсох байлаа. Англи хэлдээ чи ямар сайн штэ. Ер нь харьцуулахад гэх юм уу? Ер нь харьцуулахад гэх юм буруу. Ер нь сайн штэ тий. Англи хэлийг анх яаж сурч ирсэн бэ? Англи дээр бас яг сайн шиг. Тавдгаар ингээд авахд англиар олжсэн тэгэл английн үг зэжлэхэд дадаа юм. Амархан санагдаад хүүхдүүд ингээ үгээ зэжлэж чадахгүйсэн. Айгуу энгийн үгнүүд байгаа юм юм. Тэдний ингээ нөгөө нэг ахаа болсон байхгүй. Тэгээд нөгөө би тэнд дөрөлт. Тэнгуут манай английн өгш чамд ирээдүй байна гэж тэгсэн байхгүй. Тэгэл би англи хэлбэ. Гэтэ бас жоохон дундаа жоохон унсан. Би тэгээд кино амиг үздэг байсан. Тэгээ нөгөө нэг хөлөн бүхчин дандаа нөгөө нэг англиар шүү мэдээлэлүүд нь монгол хөлөн бүх юм дүүж хөгжсөн биш. Тэгээд ингээд хөлөмгийн тухай мэдээлэл уншаа англиар уншаад мэдгүй өгнүүдээ орчуулаа яваад гэсэн юм. Тэгээд сүүлдээ нэг репорт уншаад одоо сонхны нэг студингээс би репортыг шууд ойлгодог болцсон байхгүй. Тэднээс хойш англи гайгүй болсон байх. Тэгэхээр яг сонирхсан юмтайгаа холбож ирсэн байна тий. Nice. Гэтэ ер нь юу яадаг штэ хүүхдүүд ингээд яг уншиж сонсож ингэж сурж байгаа. Гэхдээ англи хэлээр сурахад нөгөө ярианы чадвар ярих хүн байхгүй учраас амар орхигдоод байдаг штэ. Тэрэн дээрээ чи яаж ийсэн бэ? Би ингэж би нөгөө нэг ингээд юм аяга уншдаг байсан гэсэн шүү дээ. Тэнгуут уншихаа миний дотор нэг хүн яриад идэг байсан байхгүй. Ингээд яг тэр хүнийхээ аялгаар ярьсан чинь аялга айгу байсан байхгүй. Тухайн үед ингээд нөгөө нэг хүүхдүүдийн аялгач аргуу шүү дээ. Историйн хүүхдүүдийн аялга бол аргуу байсан. Тэгээ миний аялга айгу дажгүй байсан. Тухайн би сайн гэж хэлэхгүй. Гэхдээ дажгүй байсан болохоор тийм. Би ингээд яг тэр миний дотор уншиж байгаа хүний аялгаар ярьсан байхгүй. Мэдгүй чи бусдын үйлчлэгсэн сайн. Харин тийм ямарсгүй. Чи дотор нэг багш ноц юм шүү. Мэдгүй. Маш сонир. Тийм. Тэгээд тэр нь чиний өөрийн хоолоогоор уншдаг юм уу эсвэл яг тийм газаад хүн шиг хоолой? Үгүй ээ нэг тийм үлгэр уншаад байгаа. Би өөрийн хоолойг яг үнд мэдхгүй. Би ингээ уус тэркол хийхээр одоо ингээ зүгээр ярихад амар дэжгүй сонсогддог байхгүй юу? Ингээ айгуу дэжгүй болготой юм шиг зүгээр яриад байгаа юм шиг. Уус тэркол дээр сонсгоч шал
Миний хүн ойлгох юм болов гэж бодохоор. Тийм. Нэгсэн. Сайн нэг юм асуух гэж мартчихлаа. Оо, яна. Санаа. За. Тийм би чамайг зүгээр дүгнэхчихсэн юм байна. Тэгэхээр ер нь ингээ хичээдэг. Тэгээ хичээгээд тэр юм нь ямар нэг үр дүн үзүүлчихлээр тэрэндээ бүр амар урамшиж улам илүү хичээдэг төрлийн хүн юм байна те. Ягунд хичээжсэн юм айгүй цөөхөн. Хичээгээгүй байхдаа угаасаа мундаг. Би хөлөн бүгд айн хичээжсэн. Тэгэхээр би ингээ клуб шалгуулахад авдаггүй байсан. Тэгмээс би өөр ганцаараа тоглох хэрэгтэй гэж ойлгоод ганцаараа ингээ бөмбөг өсгөлөөл байдаг байсан. Тэгсэн чинь миний нөгөө одоо ингээд фастлах скил айгүй сайжруулсан. Тэндээс нэг өөр юм дээр би олон хичээж үзээгүй байна. Тэгвэл хөл бөмбөгийнхэн талаар илүү асууя. Хизээ яг хамгийн анх хөл бөмбөгийг бүртгүүлэх гэжсэн чинь авахгүй байж байна. 8 настай байх. Тэгвэл бүр багасаа л амар туртайсан юм тий. Тийм хамгийн анхны хөл бөмбөгийн болтоо 2014 оны яг сайн санахгүй л дэлхийн аваад байхгүй. Дэлхийн аваад болоод видео 5 настай хүүхэд байсан. Манай 2 үеэл ах үлэн үздэг байсан. Надаа ингээд тоглогчд ингээд зааж өгөөд би амар холдсон солилцсон байхгүй. Би яг 15 онд 7 настай байхдаа яг 100 хүлэн мөхч ингээд дээрээс нь гашаад згсаагаад хэл зугаа ингээд анклж тоглодог байсан. Тийм хүүхэд. Тэгэхээр ер нь 6 7-тай байхасаа хөлбөмбөг айгүй сайн мэддэг болчихсон байсан. Угаасаа нөгөө хөлбөмбөгийн тоглогчдыг ч өөрөө мэдсэн тэр чадваруудаараа энэ нь хамгийн сайн энэ нь доор ингээд. Тэгж англиад энэ нөгөө хөлбөмбөгч нь айгүй олон салхалдаг байхгүй. Одоо ингээд Францд гэхэд одоо ингээд 3 тэмцээн байгаа. Тэр 3 ингээд тоглоно. Европ тоглоно. Тэдний ялгааг би амар холдон зэжгэлсэн байхгүй. Ингээд нэг ус үлээ гэж бодоход тэнд нэг лиг байд юм байна. Тэнд нь бас цом байд юм байна. Тэгээд тэр хоёрын ялагч нь супер цомгээд тоглолт юм байна. Тэгээд сайн тоглосон бүгд нь Европ тоглолт юм байна. Гэж цээжилж аваад. Тэгээд ер нь хөлбөмбөг таалдвал үзмээ санагддаг болчихсон юм. Тэгээд өсөл хөгшин залуу ямар ч үнэтэй хөлбөмбөг ялдаг болчихсон. Нэг хэсэг манай сургуулийн би нэг багшийн хөлт толгой инооц цуугаад инооц айгу удаан суудаг. Юугууд инооц гэдэг юм. Хөшний айгу удаан суудаг байсан. Тэгээд тэр үед манай захирал болж асуудаг байсан. За хөлбөмбөг үзэж гин үү гэж тэгдэг байсан. Юугууд үзэж байгаа өгшөө гэж. Тийм ч тоглосон. Тэр төлөвчтэй гоё хийсэн гэж юм. Тэгээд одоо бодохны одоо тэр үеийн хамгийн гоё тусламжууд маань одоо телегач Волжны мах хамт байдаг. Би Волжны махыг одоо нас барахад маш их үйлжсэн, маш их хамсажсэн. Би ингээд тоглолтын энэ сүүлийн яг өнгөрсөн дараа ингээд тайлбарууд нь явна шүү дээ. Ингээд эвдээр ингээд гахнаад болсон. Тэнгууд ингээд тайлбарыг үзэх өөрчлөж гайд. Айгу манай Волжны мах намайг энэ хөлбөмбөгийн мэдлэг айгу дээш тулсан байхгүй. Тухайн төлөмгийн бестселлер гэдэг ингээд нөгөө нэг ном уншаад тэрийг ээлж өгдөг юм төлөвтэй байсан гэж яах. Тухайн Пеле гэнч Марадона яхангүй Пикэмбаолгээд одоо тэр үеийн жал 70-ны үеийн хөлбөмбөгч надад айгу сонирхолтой санагдаад. Тэдний айгу алцалт сонсдог бас уншдаг байсан. Тийм. Болцох бол айгүй нэг тийм хүнд юм ойлгуулж чаддаг хүн байсан. Миний хувьд би айгүй баярлаж явдаг. Тийм. За чиний тоглоом юу болж байна? Тэгэхгүй юм айгүй би өмнө талдаа болцсон л явж байна л да. Тийм. Тэгэхээр жоохон хэцүү л дээ. Харин тийм.
Do you need any help? No. Okay. Сая яран дээр нь ер нь хит дурдаг гэж чинь те ээж нь багш байсан, багш нэр өөрөө цудаг байсан гэдэг. Багш ээжтэй явах ер нь ямар байдаг вэ? Багш ээжтэй гоё шүү дээ. Гоё. Advantage. What kind of advantage? Би одоо сая зуг зулж чадахгүй гэх. Тэгмэт миний зугийн нүн ээж гоочдөг. Өө ингэж хэлж болж байна. Зүгээр одоо угаасаа болохгүй юм байхгүй зүгээр зүгээр байдаг л зүйл шүү дээ. Одоо угаасаа чадахгүй юм чинь. Advantage хийх хэрэгтэй дээ. Би л хийж бодож байна. За. Тэгээд уулсан үсттэй надад юм амттай шүү. Тэгээд. Окей. За өөр айгу гоё. Одоо ингээд залуу өгсөн тохоо үед надтай нэлдэг байсан. Айгу гоё. Тэгээд залуу өгсөнтэй айгу хэмээн. Тэр үед нэг ундар хоёрыг басан хөлөм гүйцдэг багш. Галж ирээд надтай бүр найз мөн зуулаад. Өсөлтөө найз хайгу гоё багш нь гоё хүмүүс үйдэг шүү дээ. Үнэндээ. Гэхдээ айгаал байдгийн шиг үйл хэлдэг. Хин байдаг гэж. Хүүхдүүд. Тэгснэ сайхан шал. Гоё чамлал мал авч өгдөг шнэ. Ээж л авч өгдөг. Харин ээж нь. Тий, ээж авч өгдөгсэн тэгээд нэг цог харьдаг хүнтэй амар шүү дээ. Би 5 дахь гүрэл зөөлгсөн. 6 дахь өөр явж гисэн. Айгу гоё юм дэжгүй тий. Айгу даваа талтай. Гэтэ тал талбарыг байхгүй. Тий. Гэтэ боксны хүүхдээ ингээд төгс ойлгох байдаг. Манай ээж л тэгдэггүй. Манай ээж чадахгүй юм аа бол. Чаддаг юм аа. Тийм ээж. Nice. Гэтэ би нэг general knowledge-тэй байхыг хичээдэг гэх юм. Мэдхгүй сэдвийг би байлгамааргүй байхгүй. Ямар ч юмтай очиод одоо ингээд юм ялцдаг байх хэрэгтэй шүү дээ. Тэгээд тэрнээ туслах зүйл нь англи хэл байхгүй. Тийм болохоор би англи хэлийг айгу ногцтой сурах гэж хичээж байгаа. Nice. Харин тийм англи хэл бол одоо хичээл дээр үздэг нэг subject хичээл гэхээс илүү ингээд бүр хэрэглээ байгаад шүү дээ. Гүүр болж байгаа тийм. Ирээдүйн зорилго юу вэ? Харин халын зорилго надад зорилгууд олон байдаг юм. Одоо манай үеийн нэгүүд бачгүй санхүүгийн хичээлтэй байхгүй. Тэнгуут тэрийг нь үргэлжлүүлнэ юм шүү дээ. Maintain юм шүү дээ. Maintain хийгээд ер нь зорилго бол тэрхийг тойрох юм зорилго. Мөрөдөл биш зорилго. Яг аялах. Тий, яг нөгөө reading дээр шиг зүгээр backpack аялах. Reading дээр нэг тийм backpacking or flashpacking? Flashpacking. Okay. Яг тэрнтэй холбоотой reading гэсэн тийм. Чи ер нь одоо англи хэл сурах гэж байгаа найзуудыг ач юм уу? Ер нь ямар хөө арга барилаар сурвал дээр юм байлээ шүү гэж зөвлөх үү? Багш нарынхаа үгэнд. Тэр хүмүүс ч одоо ингээд бүхэлдэн 4 жил сураад яаж заавал таныг сонгохой гэдгийг мэдсэн байгаа. Багш гэдэг хүн бол би өөрөө багш хүчтэй болж байгаа юм уу? Багш гэдэг хүн бол ямар ч нэг хараалгуулах хэрэгтэй юм биш гэж боддог. Тийм. Ууса ажиллаа хийж байгаа тэгээд бидний ирээдүйг бэлдэж өгч байгаа хүмүүс болохоор багш нарынхаа үгэнд. Тэгээд бас өөрөө илүү юм хийх хэрэгтэй. Level education сураарай. Okay. I want to ask the last question. How's your experience at Level Education so far? It's been so nice.
My classmates are so nice people, and they are hardworking. I feel that. They are so energetic, and you are the best which I met. Me? Yes, Why? she's the best. Look at her. Look. Yes. Yes. Accent гоё. Тэгээд ингээд заа гэсэн хүсэл байгаад байгаа. Болчих гэж бодохгүй мэддэг. Thank you. It's all right. Okay. За чи тоглоомоо дуусгачих те. Энэ дуусахгүй шүү дээ. Би дуусгадах уу? Би сайн ярингаал нэг хэлт юм хийх гэж үзлээ. Болж шүү дээ. Би нэг хөндлөнгийн асуулт нэмж болох уу? Sure. Багш нарыг ямар байгаасаа гэж хүсдэг вэ? Багш нарыг уу? Speaking дээр нэг асууж ирсэн баг те бас. Тийм. What makes a good teacher? They need to be flexible and reliant and Reliable. Reliable and flexible. They need to bring balance to the students, right? They need to bring balance to the students. Like 6th grade and 12th grade students are not the same, right? They need to be different at the ages. I think that. Yeah. Яг санчлаа тий. Ер нь бага ангийн хүүхдүүдэд илүү discipline, сахилга бат суулгаад би яг ингэж хүн хэрэгтэй байдаг. Ахлах анги болоод ирэхээр арай илүү ментор хэрэгтэй байдаг тий. Бас нэг асуулт. Тэг чамайг хүүхдүүд буулж ирсэн үү? Тэр сая жоохон ярьчлаа. Ярьсан уу? Заавчлаа. Тийм. Та бид нөгөө өрөөнд байх. Дараа бичлэгээ эдэлж явах та. Хариулт авъя. Таалагдах гэж найж. Тэр надад таалагдахгүй хамаагүй л дээ. Yes. Энд чинь нэг ийм ертөнц байна. Ийм одоо жишээ нь чи бол цантай адилхан бодолтой, адилхан хүсэл сонирхолтой, адилхан дуу хоолойтой хүмүүс зөндөө байгаа шүү дээ, тийм. Тэр хүмүүс ямар гоё юм бэ? Бас их ойролцоо бодож шүү гэсэн тиймэрхүү мэдээж авах юм шүү дээ. Магадгүй чиний ярианаас бас урам авах. Эсвэл чиний ярианаас аваасаа да. Энээс илүү байна да гэж бодож магадгүй. Хэвчээ байж тээ ухаарлж авах магадгүй те. Тэр хоёлаа яг нөгөө энэ подкастт оруулъя гэж шийддэг өдөр. Хоёлаа энд яг нэг юм ярьжсэн шүү дээ. Яг ингээд хүмүүс яг ийм талыг нь ерөөсөө мэддэггүй. Энийг би ингээд хуваацмаар санагддаг. Гэт тэр гэж санаж байна. Би санчгүй боллоо. Хүмүүс одоо өөр гэж мэдрахийг хүсдэг байх. Тийм. Тэгэхээр юу нэг надад ингээд энэ адилхан шалгалт явуул надад гоё санагддаг байхгүй. Чи яг эдний ингэж юм чи ингэх ёстой гэж айгу гоё санагддаг. Намайг одоо надад илүү нөгөө нэг анхаарал хандуулахад би үнэхээр дургу. Миний өмнөөс юм хийхэд би үнэхээр дургу. Би өөр хийж чадах яг ингэ байна. Тийм болохоор өөр гэдэг мэдрэмж бити дүүсэл гэж хүсдэг. Тийм.
За тэгэхээр юм судлаа. За одоо ингээд за Lever podcast гэж явж байгаа шүү дээ. Энэ Lever podcast гэдэг main title column 2 цаг тавиад араас нэг юм сэдвийн гачиг гэх юм уу тийм юм ингээд бичнэ гэж бодож байгаа байхгүй юу? Бичлэг болох подкаст болгох. Энэ подкастын дугаарыг ямар гачиг өгмөр байна? Би нэг inspire нэг юмнаас одоо санаач. Одоо Английн Ливерпул хотод годон нэсэндээ нэг юм одоо ханы зоог гэдэг байхгүй. Александр Арнольд гэдэг тоглогчийн зоогтой. Ажид нэг юм үг үү. I'm just a boy whose dream comes true. And he'll be I'm just a boy who making his dreams come true. Who's making his dreams come true. Right. Nice. That's gonna be the title. Thank you. So just a boy who's making his dreams come true. Нэр чи аялах сонирхолтой гэсэн шүү дээ. Аялал ямар болсон? Би хэлжсэн. Би амин тийм одоо хүмүүсээс өөрөө бодох л дээ. Гэхдээ би грек руу аялахыг хүсдэг. Тэгвэл хинчээд Mediterranean Sea-гийн тэр гоё дулаан урамсгал хүмүүс одоо би грекийн соёл амар болтой. Олимпийн одоо грекийн бурхад сүм Тэглэн сүм би гректл аялахыг хүсдэг. Very interesting. Газар зүүн дээр нэг гэдэг шүү дээ Монголоор. Би грекээс нөгөө нэг газрын нэгэн кузин гэж байдаг шүү дээ. Тоорнигээд одоо Итали, Испани, Португал, Марокко, Лив, Тунис, Египт тэгээд ингээд тойроод дуусгах гэж боддог. Wow. Нэг нь ингэж загнахгүй л хүрхгүй байна уу? Гэхдээ би нэг л өдөр ингээд амар ундаг тийм лидер шин чанартай харагдаад байна надад. Баярлалаа. Лид хийгээл нэг менежер хийцээ явж байгаа юм шиг санагдав. Мэдээж IELTS өгөхөд бэлдэж байгаа тийм. Тэгэхээр хаан сурах гэж зорж байгаа вэ? Одоо нөгөө нэг гадаад явныг бол би ингээд сантраад байгаа. Тэгэхээр одоо нөгөө нэг Монголдоо сурвал байгаа. Монгол улсын сургуулийн гадаад хэлцээний орох сонирхол байгаа. Гадаад харилцаа гэдэг нь олон улсын харилцаа. Тийм олон улсын харилцааны. Тэгээд миний мөрөд болохоор спортын менежмент гэхгүй. Одоо би өөрийнхөө дэмждэг багийнхаа спортын захирлыг явбал надад амар хэппи. Би үнэхээр дуртай ажиллаа юм. Тэгээд бүр болохгүй бол намайг одоо ингээд тайлбарлах болгосоо гэж хүсдэг. Би өөрийнхөө хамгийн сайн мэддэг юм хүмүүст тааж өгнө. Биос хүүхдүүдийг Монголд аяг сураасан гэж хүсдэг шүү дээ. Хамаг сайнууд нь хамаг мондгууд мараа гэж яваад. Гадаад явахаас шантарна гэхээр яг юуг нь бодохоор чам чантармаар санагдаж байна. Үгүй гадаад ойлголттой нөгөө соёлын шок би ямаргүй гэдэг. Яа. Соёлын шок одоо нөгөө нэг гадаад амьдрын гэдэг чинь өөр айгүй хэцүү зүйл шүү дээ. Аялна гэдэг чинь өөр байж болно. Аялах илүү гоё enjoy юм дээ. Амьдрын гэдэг чинь одоо өөрийнхөө хэрэгцээг зарцуулна гэсэн үг. Тэгэхээр амьдрахаас байдаг юм. Би зүгээр Монголд амьдраа гадаадд аялахыг хүсдэг. Амьдрын гэсэн бодол байдаггүй. Хөө хэрэг оронч Хүүх мэддэг болохоор их онцлог. Тийм үү те. Nice. Тийм.
яаж энэ бас одоо тусгал авчихсан сайн мэддэг болох. Сонч гэж өөрийгөө бодчих. Яаж ч хүн надаас Чингис хаан хэдэн төсөн бэ гэд асуулт би хариулж чадна. Яаж ч алхангой бүлтээ өчөөдийг би ялгаж чадна. Тийм. Тэр бол аваа байсан шүү. Чи тэрийг сонс хараад амин стресс. Ба юм яа гамбалаа гэж үзсэн. Тоглоод байгаа хөлтэй л гэсэн. Энэ конфидент хэлчихсэн. Би мгахад яаж гамбалаа гэж. Би мөрөд хэлчихв. За. Миний мөрөд юу? Атмундэр. Атмундэр одоо би юм ярьмаар байдаг. Подкаст армаар байдаг. Атмундэр дээр юм ярьмаар байдаг. Атмундрийнхаа сонсч ивэл. Манайс орч. Мундаг шүү. За. За яста гоё сонирхолтой хөгжилтэй олон зүйлийг хэлэлцэж ярилцсан дугаар боллоо гэж бодож байна. За бид хоёр түрүү зураглаачаа хүлээж авах хоорондоо болсон нэг хийсэн. За тэгээд сая бид нарыг хэлээ. Энийг ингээд гоё шинэ жилийн газарны чимэглэл. Тийм манай өөрийн юм ч юмс онтой шүү дээ. Тий. Чи нэг одоо авч яваад гоё гэртээ үлгээрээ. Энэ өмнөхөн тий. Би гоё хоёр ногоон гацсан дээр ногоон юм төгөндөө. Тэхэндээ. Аяа. За. Подкастаас төрсэн сэтгэл байна. Одоо өөрчлөх юм ч юм уу? Энэ ихтэй газар нэг гоё газар. Талгиж би хэдийч өөрийгөө юм гэж бодоагүй. Нууцаар сюрприз байдаг. Хийж болдгийм бай. Өөрчлөх юм аадгатай. Гоё тийм. За окей. За баярлалаа. Окей. За бидэнтэй хамт байсан баярлалаа баяртай. Баярлалаа.